За энэ зөвхөн Казахстан улс биш. Урьдчилан бид нар Солонгос улс явсан нийтдээ 50-аас 52 мянган иргэн байт юм байна. 20 мянган албан ёсоор суудаг бусд нь харалсан иргэд байт юм байна. За тэгээд Америк нэгдсэн улсд байна, Европын албаны улсууд, Оросд байна, Хятадд байна. Энэ улсууд дээр одоо яг адилхан бодлого баримтлах байна. Гэрээ хийх үү? Нөгөө талаар эдгээр нийгэм дадлалын шимтгэлийн тэгээд манай Монголын нийгэм дадлалын шимтгэл рүү шилжүүлэх үү? Нэгдүгээр. Хоёрдугаар нийгэм дадлал хоорондоо гэрээ хийсэн тохиолдолд эрүүл мэндийн дадлалын тусламж авах боломжтой байдаг юм байна. Олон хүн. Жишээд Солонгос 50 хэдэн мянган хүн гэдэг чинь одоо олон хүн байхгүй юу? Тэгээд бас гадаадын иргэн гэдгээр гэрээ байхгүй учраас өндөр хэмжээний эрүүл мэндийн салбарт тусламж авч чадах төлөвлөлдөг асуудал байж байна. Энийг бас яаж шийдэх гэж байна? Яг хамгаалсан сайд хариулъя. За байсан гүшүүнэ. Яг энэ гэрээгээр болвол яг нийгмийн хамгааллын гэрээ учраас илүү нөгөө нийгмийн даатгалын одоо шимтгэлтэй холбоотой зохицуултууд л хийгдэж байна гэсэн үг. Сая манай Бачаргал дарга хэллээ шүү дээ. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгалтай холбоотой, за үйлдвэрлэлийн бас мэргэжлийн шалтгааллах өвчтөнтэй холбоотой, эсвэл өдрийн чадвараа алдсантай холбоотой энэ зохицуултууд бол тусдаа одоо даатгалын сангууд тусдаа байгаа шүү дээ. Манайх ч ингээд 4 даатгалын сантай шүү дээ, тийм ээ. Тэтгэврийн сан байна. Энэ бол өндөр насны тэтгэвэр. За тэгээд тэтгэмжийн сан байна. Нөгөө одоо жирэмсэн болсон тийм хүүхдээ асарж байгаа декретний мөнгөөс ахуулаад ингээд энэ юуг яадаг. За тэгээд үйлдвэрлэлийн бас мэргэжлийн шалтгааллах өвчний сан, ажилгүйдлийн сан гэж 4 сантай. 4 сангаасаа бид нар одоо нийт 26 төрлийн одоо эрсдлийг иргэдийн өмнө одоо учирч болох эрсдлийг одоо хамгаалж байж байгаа л одоо ийм сан шүү дээ. Бусад сангууд бол эрүүл мэндийн даатгалын сан энэ төр бол тусдаа зохицуулалттай ийм хуультай юм байна.